Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч болон нийслэлийн ардчилсан залуучуудын холбооны тэргүүнийг сонгох сонгуулийн нээлттэй санал тоолох үйл ажиллагаа 2017 оны 11-р сарын 21-ний 16 цагаас Сөүл ресторанд болон ардчилсан намын залуу гишүүд дэмжигч та бүхнийг хүрэлцэн эрхийг өрж байна. За тэгээд хөдөө нутгийн залуусыг төлөөлж юу гэж хэлэх гэж байна гэхээр тэр хөдөөд чинь оюуны өсгөл явагдаж байна. Тэгээд миний гол эмзэглэж явдаг асуудал юу нэгэн шинжлэл яригдж байгаа энэ цаг үед ер нь энэ улс төр маань мөнгөний сонгуул болчихсон. Ялагдсан үедээ нэгтэрдэг. Ялагдсан үедээ л нэгтэрдэг. Ерөөсөө ялсан үедээ бутгардаг. Тэр ялсан үедээ ч нэгтраад байгаасаа л гэж ийм санал хэлье. Хэн болсон хүний нөөцөө яаж чадварчлуулах вэ? Яаж боловсруулах вэ? Яаж хөгжүүлэх вэ? Ойрын хугацаанд энэ хөдөө орон нутагт байгаа сумын залуучуудтайгаа ер нь хэрхэн хамтарч ажиллах вэ? Бид нар маш мэдээлэлээс их холдуу байдаг. Ерөнхийдөө залуучууд маань өөрийн хөтөлбөрөөр биелүүлж чадахгүй бол ямар хариуцлагыг хүлээх юм бэ? Хэрвээ бид хоёрыг хоосон гэрдэг гэж үзэх юм бол Жэнкэн Батлаг даргын сонгуулийн мөрийн хөтөлбөр дээр нэг сар бид өдөр шөнөгүй суусан шүү дээ. Тэгж суухгүй гэсэн. Хэрвээ биднийг хоосон ярддаг гэж үздэг байсан бол би лав амь насаа өргөе гэж тэмцээд Афганистанд цэргийн алба хаах байсан. Хэрвээ хоосон чалчдаг гэж үзэх юм бол Монголын түүхийг өнгөөсөн эцэг хүрний төлөв намаа гарахгүй хойсон Монгол залуучуудад дэмжсэн Монгол зарчим намаа гарахгүй байсан. Бид хоосон ярддаг биш харин чин сэтгэлээсээ бүтээдэг тийм соёлыг ардсан намд авчирч чадна гэж үзэж байна. Тийм учраас та бүхний итгэл оюун мэддэггүй анхаарал тавьсан танд баярлалаа. Бид нар түүхээс сургамж авах нь зөв, түүхээр босгох нь зөв. Гэхдээ бид нар шинэ үеийн түүхийг жинхнээс нь бичих эерэг сайхан тэр нийгмийг бий болгох боломжтой тийм залуучууд ч өөр өөрийнхөө сумандаа, өөр өөрсдийнхээ аймагтаа, өөр шинэ үеийн түүхийг бичих тийм мэддэг байна. Та бүхэндээ баярлалаа. Орон нутгийн залуучууд ажилгүйд одоо тийм ядуур бол нэг ажлын байрыг ярьж байгаа. Ерөнхийдөө хоёр нэр дэвшигч маань ингээд гишүүдтэйгээ мөрийн хөтөлбөрөөр танилцаад бүх гишүүдтэйгээ уулзаад ингээд явж байгаа нь Монголд бол нэг соёл бид нар бол улс төрийн бодлогын мэтгэлцээнийг 2 мөчөдтэй өрнүүлж байгаа 90,000 гишүүдийн оролцоотой ингээд сонгуул явуулж байгаа. Энэ бол Монголын улс төрт бол нэг шинэ дэвшил хийж, шинэ оролцоо нээлтийг хийж, ер нь бол ингээд улс төрийн намын дэрэгдэх байгууллагууд ч гэсэн улс төрийн намууд ч гэсэн гишүүн төвтэй болоод гишүүдээсээ саналаа авдаг бол ингээд ер нь шудраг болно, бүх юм оролцоотой болно. Хэдэн дарга нар цуглаад сонгууль хийгээд нэгээ сонгодог биш. Гишүүдээсээ сонгодог байх нь бол ерөнхийдөө хамгийн зөв шийдэл, зөв сонголт гэж ардсан залуучдын албаа үзэж байгаа. Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч болон нийслэлийн ардчилсан залуучуудын холбооны тэргүүнийг сонгох сонгуулийн нээлттэй санал тоолох үйл ажиллагаа 2017 оны 11-р сарын 21-ний 16 цагаас Сөүл ресторанд болон ардчилсан намын залуу гишүүд дэмжигч та бүхнийг хүрэлцэн эрхийг өрж байна.